За лиценз олголтыг он гараад эхлүүл ингээд саяхнаас бас тендерээр сонгон шалгуулалтаар нээгээд явж байгаа. За бас жил гарны өмнө ч гэсэн бас сонгон шалгуулалтаар нээгээд явсан. За тодорхой лицензүүд бол энэ хугацаанд олгогдсон. Гэхдээ яг энэ лицензүүд маань одоо яг эдийн засгийн эрхлэлтэнд ороод хайгуулын ажил үйл ажиллагаа идэвхжиж гэнэ үгүй бас үгүй байгаад байгаа юм. Тэгэхээр мэдээж зорилго нь бол хайгуулын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор лиценз олголтыг бас эхлүүлсэн боловч харамсалтай яг өнгөрсөн одоо лиценз олгосон хугацаануудад бол хайгуулын үйл ажиллагааг идэвхжиж чадсангүй гэдгийг одоо үр дүнтэй. Тэр ихэд бол урт хугацаанд яг бодит үр дүнгээ өгнө гэж тэнэг тарж байна. Тийм тэрийг бол одоо лиценз эзэмшигч нар маань яг ямар одоо улсын иргэд энэ лиценз эзэмших одоо тендерт ялж орж ийн гэдгийг бас харах хэрэгтэй байх. За нөгөө талдаа дахиад лиценз авчлаа гэд цаашдаа дахиад хөрөнгө оруулалтын асуудлууд яригдана. Тэгэхээр энэ дээр бас яг одоо хөрөнгө оруулалт хийх чадамжтай лиценз эзэмшигчд орж ирсэн үү гэдгийг бас харах хэрэгтэй байх. Мэдээж яг урт хугацааны одоо хайгуулын үйл ажиллагааг идэвхжүүлэхдээ бас энэ лиценз олголт маань одоо төвлөрж байгаа гэж ойлгохгүй байгаа. Тэгэхээр бас мэдээж өнгөрсөн хугацаанд бол бид нар чинь лиценз олголтыг тендерээс өргөдлөөр олгож исэн бол бас аль аль хувилбарыг нь бас бодож үзэх ёстой болов уу гэдгээр нь бол бас бидний хувьд харж байгаа. Тэгэхээр хоёулаа үргэлжлүүлээд нүүрсний экспортын төлөв байдлын талаар ярилцъя гэж бодож байна. Оны эхнээс бол нүүрсний үн бол нэлээдгүй буурч ирсэн. Тухайд бас нүүрсний үн буурч байгаатай холбоотойгоор за бие хэмжээг нэмэгдүүлээд даваад гарч болно. За төсөв бүрдүүлж болно. За тэгээд бүр одоо ингээд нөхцөл байдал хүндрэх тохиолдолд бас зэсалт ингээд одоо илүү чухал үр гүйцэтгээд ингээд оролцох болно гэж хэлсэн. Тэгэхээр ер нь таны хувьд энэ оны төсвийн гүйцэтгэл болон нүүрсний одоогийн үн болон экспортын төлөв байдлыг хэрхэн харж байгаа вэ? За мэдээж яг одоо экспортын 60 гаруй хувийг бол нүүрс бүрдүүлж ирсэн. Тэгэхээр цаашдаа ч гэсэн бас энэ хувь хэмжээ биетээр одоо хэвээр хадгалагдчихсан. Үнийн хувьд бол онгор сар бол нэлээд бууралттай явж байгаа. За яг энэ бас бид нарт бол нэлээд том мессеж өгж байгаа юм болов уу? Экспортын одоо төрөл зүйлийг одоо бусад одоо ашигт малтмлын төрөл зүйлийг нэмэгдүүлэх те. Ялангуяа олон улсад одоо энэ эрэлт нь өсөн нэмэгдэж байгаа чухал ашигт малтмлын нэгд орсон засгийн хэрэглээг бас бид нар олборлтыг нэмэгдүүлэх, хайгуулын үйл ажиллагааг идэвхжүүлэх те. За цаашдаа экспортын хэмжээг бас нэмэгдүүлэх ёстой байна гэдгээр бол харж байгаа. За мэдээж алт бол одоо хатуу валютын нөөцийг бүрдүүлж байгаа гол түүхийд. Тэгэхээр энэ дээр бас одоо олон улсад ч гэсэн эдийн засгийн хямралтай холбоотойгоор за геополитикийн нөхцөл байдалтай холбоотойгоор бол алт олборлтын хувь хэмжээ бол нэмэгдэж байгаа дэлхийд даяар. Тэгэхээр манай зүгээс ч гэсэн бас энэ дээр тодорхой бас арга хэмжээнүүд аваад алт хөтөлбөр 3-ыг одоо эхэлж байгааг бас нэлээд сайшааж харж байгаа. Тэгэхээр цаашдаа одоо зөвхөн алт гэхгүйгээр засгийн одоо олборлтыг нэмэгдүүлэх, за одоо саяхан одоо хөрөнгө оруулалтын гэрээгээ зуршсан ураны одоо олборлтыг эхлүүлэх, энэ төслийн одоо бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх гэдэг нэлээд олон одоо үе шаттай арга хэмжээнүүдийг авч иж бас тодорхой эдийн засгийн одоо энэ эрсдлийг бид нараас даван туулах боломж гарах байхаа гэдгээр нь харж байгаа. Тэгэхээр алтны үед гэх юм бол онгорсноос хойш алтны үн бол мэдээж нөхцөл байдал холбоотойгоор маш огцом өссөн юм үзүүлэлтээр явж байгаа. Үүнээс гадна улс орнуудаас ерөөдөө худалдааны дан тарифтай холбоотойгоор долларын нөөц бол нэлээдгүй буурч шиг байна л да. Одоогоор валютын нөөцийг эрс багасахгүй байх ганц одоо ойрхон боломж бол алтны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх гэдгийг бас салбарын сайдын хувьас одоо хэлсэн байдаг. Үүнээс гадна одоо 100 тонноос дэш нөөцтэй үндсэн ордуудыг одоо эдийн засгийн эргэлтэд оруулах тухай бас ерөөдөө юм байр суурийг илэрхийлсэн байгаа. Тэгэхээр ерөөдөө яг улсын эдийн засаг талаас нь ер нь энэ нь одоо ямар ач холбогдолтой үйл явдал гэж тань тарж байгаа вэ? Яг өнгөрсөн хугацаанд бид нар алтныг 2 хөтөлбөрийг хэрэгжүүлээ те. Тэд энэ хөтөлбөрүүд маань бас тодорхой хугацаанд үр дүнгээ өгөөд явж исэн. За мөн одоо алт 3 хөтөлбөрийн өрөөнд ч гэсэн бид нар анхаарч үзэх ёстой зүйл бол энэ өнгөрсөн хугацааны алтныг 2 хөтөлбөртээр бол илүү одоо шороо ордын нөөцийн хувь хэмжээ өндөр байсан. За тэгэхээр энэ илүү одоо богино хугацаанд үр дүнгээ өгөх боломжийг бас бүрдүүлж исэн гэж бол харж байгаа. За одоо бол нийт тогтоогдсон 500 гаруй тонн алтны нөөцийн чинь одоо 90% нь бол үндсэн орд дээр явж байгаа. 10% нь одоо шороо ордын ордууд дээр ингээд төвлөрж байна. Тэгэхээр цаашдаа нөө үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулна гэдэг маань өөрөө хөрөнгө оруулалт шаардлагдан, цаг хугацаа шаардлагдан. За эргээгээд одоо үйлдвэрлэлийн одоо доктортой байдлыг хангахын тулд одоо түүхийн эдийн эрэлт нийлүүлэлт бас одоо доктортой байх ёстой гэх мэтчлэн маш олон хүчин зүйл нөлөөлнө. За мөн алт хөтөлбөрийн хүрээнд бас яг эдийн засгийн эргэлтэнд ороход бэлэн болсон төслүүдийг одоо яаралтай оруулах үйл ажиллагааг эхлүүлэх энэ тал дээр бол нэлээд одоо бодлогын түвшинд дэмжих ёстой болов гэдгээр нь бол харж байна. За мэдээж одоо үр дүнгийн хувьд бол өнгөрсөн одоо алтны 2 хөтөлбөртөөс тодорхой хугацааны дараа одоо үр дүнгээ өгөх нь бол боломжтой гэдгээр бол харж байгаа. Тэгэхээр яг үндсэн ордын хувьд бол одоо эдийн засгийн эргэлтэнд ороход бэлэн болсон
100 хэдэн тонны төслүүд байна. Ялангуяа одоо үндсэн ордын хувьд бол энэ маань бол дараа дараагийн одоо үндсэн ордын төслүүдийг хэрэгжүүлэхэд те за санхүүжилтийг бас одоо хөнгөлөлтөө зээлүүдээс олгогдож байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр дараа дараагийн одоо энэ үндсэн ордын 90 орчим хувь нь одоо үндсэн ордод байгаа бусад төслүүдийг бас хөтлөхөд бас нэлээд хөшөөрөг болох болов гэдгээр нь бол харж байна л да. Тэгэхээр ерөөдөө дотоодын алт холбоорлогчид олборлсон алтаа одоо бүгдийн интербанкд ийм тушаадаг хуулийн дагуу ажиллаж байгаа. Тэгэхээр одоогоор бас Hermes Research Development-ийн алтны урхаа бас туудахгүй одоо олборлолтоо эхлэх юм тооцоотой байгаа. Тэгэхээр ер нь цаашаа та алтны одоо энэ гадаад валютын нөөц бүрдүүлэлт эдийн засгийн хувьд оруулж байгаа хувь нэмэр талаас ер нь ямар хүлээлт тавал шинэ төслүүдээс ашиглалтанд ороод ирснээр ер нь цаашдын төлөв байдлыг ер нь юу гэж харж байна? За мэдээж одоо бусад түүхийн эдийн одоо үн унж байгаа үед бол тий нэг тодорхой хэмжээнд одоо орлох нэг түүхийн эд налт ажиллах юм ашиг налтамлал налт байж болох юм а гэдгээр нь бол харж байна. За саяны ярьдгаар нөгөө алт хөтөлбөрийн өрөөнд бас тодорхой одоо татврын хөнгөлөлтүүд ч юм уу тий одоо бодиттой юм эдийн засгийн хөшүүрүүдийг бас олох юм бол дараа дараагийн төслүүд маань одоо хөрөнгө оруулалт одоо олох татах за төслөө одоо эхлүүлэхэд бас нэлээд хөшөөрөг болох юм болов. Ялангуяа одоо нэмэгдсэн өртгийн албан татварыг алтны хувьд бол чөлөөлнө гэдэг юм одоо хөнгөлөлт ч юм уу те заалт байгаа боловч энэ нь бол хэрэгжиж чадахгүй байгаа. Тэгэхээр одоо бусад одоо түүхийн эдтэй адилхан нөөтөөс одоо тэглэх те энэ одоо боломжийг бүрдүүлэх. За алтны 1-2 хөтөлбөрийн өрөөнд бол алтны амнат бол 2.5% байсан бол одоо 5% байгаа те. Тэгэхээр яг энэ амнатын одоо энэ 2 дахин өссөн үзүүлэлт бол алт олборлолтын хувь хэмжээ бас нэлээд бууруулж исэн юм түүхтэй. Тэгэхээр цаашдаа бас нэмэгдүүлэх тал дээрээс тодорхой энэ нөөц ашигласны төлбөрийг бас эргэж харах шаардлагатай болов. За энэ нь бол эргээд нөгөө зөвхөн алт гэхгүй те бас засгийн ч гэсэн одоо энэ роялтитай холбоотой асуудлууд байгаа. Тэгэхээр эдийн засгийн эргэлтэнд орох бэлэн болсон алт засгийн төслүүдийг одоо бид нар хөдөлгөж бас яг энэ тодорхой одоо эдийн засгт үүсэж байгаа энэ үр дагавруудыг даван туулахад бас нэлээд өндөр үр гүйцэтгэх болов гэдгээр нь харж байна. Тэгэхээр ер нь засгийн газраас санал болгож байгаа эдгээр төслүүдээ бас хувийн хвшлээ хамтран хөгжүүлэх нь зүйтэй гэж таниад орж байна. Тийм мэдээж одоо энэ өмчийн хэлбэрүүл хамаарат те энэ одоо тодорхой яг эдийн засгийн эргэлтэнд ороход бэлэн болцсон геолог хаагуулын нөөц нь бүр ингээд баталгаажчихсан те хөрөнгө оруулалт хайж байгаа ийм төслүүдэд эргэлтэнд оруулах за энэ дээр бас хууль эрх зүйн орчны тодорхой одоо өөрчлөлтүүд шинжилтүүдийг хийж дэмжиж одоо бодлогоор дэмжих энэ үйл явц нэлээд эрчимтэй явах хэрэгтэй. За тэгжиж бас яг одоо хөрөнгө оруулалтаа олоод ирсэн байгаа төслүүдийн үйл ажиллагаа одоо газар дээр идэвхжиж одоо тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг шингээх энэ одоо үйл ажиллагаа бол нэлээд бодиттой үр дүнтэй болох болов гэдгээр нь харж байна л та. Тэгэхээр уул уурхай үндэсний ассоциацийн хувьд өнгөрсөн онд Канадын бас доктортой уул уурхай кодексийг бас нэвтрүүлээд хэрэгжилж байгаа. Ер нь үүний хэрэгжилтийг та хэрэгжилт одоо ер нь ямар хөвтэй байна? За мэдээж уул уурхайн салбар чи өөрөө олон улсын зах зээлийг одоо зарчмаар явах хэрэгтэй. Зөвхөн одоо Монголд одоо тусдаа юм дүрм журмаар явах юм боломжгүй. Тэгэхээр яхаа аргагүй олон улсад ч гэсэн одоо нэгдсэн юм хөрөнгө оруулагч нар за хөрөнгө оруулалтын сангууд те одоо энэ дотор нөгөө хөрөнгийн бирж, банк санхүүгийн байгууллагуудын тавьж байгаа шаардлага маань одоо олон улсад ESG-ийн шаардлага нэгтгэж гаргах юм процесс бол одоо эд өрнөж байгаа. За энэ стандартын хувьд бол яг өнгөрсөн жилийн бидний авдаг энэ Канадын ассоциацийн стандарт дээр бол суурилж нэгдсэн стандарт маань одоо эх жил гарна. Тэгэхээр энэ хүрээнд бол бид нар ямар ч бэлтгэл ажлыг хангаад одоо энэ жилийн хугацаанд явж байна. За энэ дээр бол нэлээд олон бэлтгэл ажлын хүрээнд бол бид нар оролцогч салбартайгаа нэршлийн хувьд тохирох те. За зарим одоо шаардлагуудыг монголчлох буюу Монголд одоо хэрэгжүүлж болох үс байдлаар одоо өөрчлөх ийм ажлууд бол энэ нэг жилийн хугацаанд бол хийгдээд явж байгаа. За энэ кодекс Канадын одоо ассоциацийн TSM-аас гадна одоо бид нар өмнө нь одоо хэрэгжүүлж исэн кодексийн хэрэгжилт бол мэдээж хангалттай одоо бас үр дүнгээ өгж байгаа учраас бид нар энэ дараагийн агсан шатны стандартыг бол авсан байгаа. Тэгэхээр одоогийн байдлаар нэг манай гишүүн биш нийлээд нэг 60 гаруй байгууллагууд бол одоо энэ кодексийг үйл ажиллагаанд нэвтрүүлээд явж байгаа. Тэгэхээр цаашдаа бид нар яг энэ томоохон одоо хөрөнгө оруулалтыг татах тий томоохон төслүүдийг хөдлөхөд бол яхаа аргагүй одоо хөрөнгө оруулагч банк санхүүгийн байгууллагаас тавих шаардлага эртнээс мэдрэх бэлдэх за тэнд одоо хэрэгжилтийг хангах тэр одоо боломж нөхцөлийг нь бүрдүүлэхэд чиглэж байна. Энэ стандартын гол зорилго нь за мөн одоо яг энэ салбарт тулгамдж байгаа гол асуудал болох нь оролцогч талуудын хамтын ажиллагааг бид нар сайжруулах тий энэ төр захиргааны байгууллага орон нутгийн иргэд компани хоорондын одоо харилцааны хэм хэмжээг зохицуулахад бас нэлээд өндөр үүрэгтэй байна гэдгээр нь бол харж байгаа. Тэгэхээр мэдээж одоо яг энэ эдийн засгийн цаашдын одоо томоохон төслүүдийг хөтлөхөд бол энэ стандарт маань нэлээд том үүрэг гүйцэтгэнэ гэдгээр нь бол бид нараас харж байгаа.
Тэгэхээр ерөөхдөө салбарын сайд хэлж байгаагаар ерөөхдөө бас уулуурхаан түшгэлсэн эдийн засагтай гэдгийг хүлээн зөвшөөрөөд илүү одоо нээлттэй байхад анхаарч байгаа юм шиг санагдаж байгаа. Тэгэхээр гадаадын том хөрөнгө оруулагчид орж төсөл хэрэгжүүлэхэд мэдээж бас дагалдах одоо асуудлууд гэх юм бол мэдээж орон нутгтай өөр өгөөжтэй байна уу, байгаль орчинд бас ээлтэй байна уу гэдэг энэ асуудлууд танаас одоо хариуцлагатай уулуурхаан кодексийн асуудлууд бол мэдээж яригдана. Тэгэхээр үүнийг одоо хангуулах бэлтгэл ажлыг бол хийж байгаа юм байна. Тэгэхээр одоо хангалттай тодорхой төвшөнд ингээд хариуцлагатай уулуурхаан кодексийг хэрэгжүүлээд явж байгаа компаниудыг бас одоо дэмжигч гэдэг юм уу, иймэрхүү байдал дээр ер нь хэрхэн анхаарч ажиллаж байгаа юм. За мэдээж яг энэ салбар дотор үйл ажиллагаа болж байгаа компаниудаар наваад үзэх юм бол маш олон өмчийн хэлбэртэй компаниуд байгаа тийм төрийн өмч, тувийн хвшлих, за одоо хөрөнгөний бирж дээр гарсан, хөрөнгө оруулалт татсан гэх мэтчлэн. Гэхдээ яг нэгдсэн одоо шалгуур үзүүлэлтүүд бол ижлэх хэвээр байна. Энэ салбарын хувьд бол одоо үйл ажиллагааны баримтлах нэг зарчим нь одоо энэ хариуцлагатай уулуурхаан зарчим байх юмаа гэдэг дээр бол нэгдэж явж байгаа. За цаашдаа бол яг хуу мэдээ сайжруулах одоо өнөөдөр уулын ажлын төлөвлөгөө тайлан өгч байгаа компаниудын тоол 300 гаруй байна. Тэгэхээр 60 гаруй компани хувьд одоо хэрэгжүүлээд явж байгаа гэдэг маань илүү олон өргөн хүрээнд энэ стандартын хэрэгжилтийг хангах, тэгжээж бас энэ салбарын урт хугацааны доктортой байдлыг одоо харах хэрэгтэй байна гэдгээр нь бол бид нар харж байна. За мэдээж саяны таны хэлдгээр одоо доктортой одоо цаашдын хөгжилт бол маш өндөр үүргийг гүйцэтгэг нь. За эргээгээд нөгөө орон нутгийн иргэд те төр захиргааны байгууллагууд бүгдийнх нь ашиг сонирхлыг бас бид нар энэ стандартаар шингээж өгсөн учраас энийг одоо хэрэгжилтийг хангаад явах нь одоо энэ олон талт харилцааг дэмжсэн хамтын ажиллагааг илүү үр дүнтэй байлгах юм аа гэдгээр нь л бид нар хараад байгаа л да.